Hi guys. Сайн. За Солонгосын сонь сайхан мэдээллийн талаар товчхон танилцуулъя гэж бодлоо. Өчигдөр буюу 3 сарын 21-ний өдөр Сөүл хотноо түүхэнд бичигдэхээр гайхалтай тоглолт болж өнгөрлөө. Энэ бол зүгээр нэг K-pop тоглолт биш, харин Солонгос улсыг дэлхийд дахинаа таниулах томоохон үйл явдал байлаа. Энэ тоглолт нь BTS хамтлагийн comeback буюу дахин нэгдсэн тоглолт байсан. Тоглолт Сөүл хотын түүхэн газар болох Гвангвон гэдэг газар болжээ. За Гвангвон гэдэг маань Чосон үеийн хааны ордон болох Кёмбук гүний гол хаалга юм. Энэ хаалга нь Солонгосын түүх, улс төр, соёлыг илэрхийлдэг хамгийн чухал газрын нэг юм. BTS яагаад энэ газрыг сонгосон бэ? Тэд цэргийн албаа дуусгаж олон жилийн дараа дахин нэгдэж байгаагаа Солонгос улсаас эхэлж зарлахыг хүссэнтэй холбоотой юм. Мөн шинээр гаргасан дуу нь Солонгосын уламжлалт өнгө аясыг агуулсан бөгөөд энэ газрын түүх болон BTS-ийн comeback-ийн түүхийг хооронд нь уялдуулан илүү утга учиртай болгохыг зорилсон байна. Энэ тоглолт дэлхийн 190 гаруй улсад нэгэн зэрэг шууд дамжуулагдаж дэлхийд даяар асар олон хүн өсөх боломжтойгоор бэлтгэгдсэн дэлхийн хэмжээний арга хэмжээ байлаа. Тоглолтын бичлэгийг хийхийн тулд нийт 23 камер, 160 гаруй тоног төхөөрөмж, 10 гаруй улсын мэрэгчлэлтэнгүүд хамтран ажилласан байна. Мөн тайзын хэмжээ нь олон давхартай дүйцэхээс том барилга байсан. За энэ байгууламж нь болохоор 5 давхартай дүйцэхээс гэж үзэж байгаа юм байна. Гэвч ийм түүхэн газар тоглолт хийх нь олон маргааныг дагуулсан. Зарим хүмүүс ийм түүхэн газарт концерт хийх нь зөв эсэх талаар шүүмжилж байсан. Тоглолтын аюулгүй байдлыг хангахын тулд төрөөс их хэмжээний дэмжлэг үзүүлж, ойр орчмын хөдөлгөөнийг хязгаарлаж, урьдчилсан нарийн төлөвлөгөөтэй ажиллаж эхэлсэн байна. Энэхүү тоглолтод нийтдээ 260 гаруй мянган хүн цуглах магадaltaй гэж үзсэн ч бодит байдал дээр 42 мянга гаруй хүн цугласан байна. За энэ болохоор маш олон шалтгаантай байгаа. За нэгдүгээр хэдэн жилийн өмнө Itaewon. За энэ асуулттай холбоотойгоор төрөөс бас нэлээд анхаарч олон хүн ингэж бужигнаж байгаа газар дахин ийм асуул аваар гарахгүй тулд анхаарч ажилласан. Хоёрдугаарт за Netflix-ээс 190 гаруй улсаар зэрэг лайв за шууд цацалт хийж байгаа болохоор хүмүүс бас тэр хэмжээгээр за гэрээсээ тухтаа үзэх боломжийг хангасан гэж үзэж байгаа. За тэгээд 3 дахь болохоор яг Сөүлд очиад за тэр тоглолтын ойр орчимд байгаа хүмүүсийн сэтгэлийг ингээд уншихаар ерөнхийдөө цагдаа нар бол маш эрт хүмүүсийн хөдөлгөөнийг хянаж эхэлсэн. Гвангвоны ойролцоо, метроны буудлын тэр бүгднгийн метро зогсохыг хориглоод хаалт хийсэн. Хүмүүс алхаж байгаа тэр гудмыг болохоор нэг чиглэлтэй алхахаар за ингэж зохион байгуулалт хийсэн гэж үзэж байгаа юм байна. Тэгээ ойр хавьд ингээд зүгээр явж байгаа хүмүүсийг бол ерөнхийдөө нэлээд шалгаж за нэлээд зөв дэг журамтай байлгахыг цагдаа нар шаардсан. За тийм учраас хүмүүс бол Гвангвоны ойролцоо очихоосоо илүү нэгэн дугаасаа билет байхгүй хүмүүс орж чадахгүйгаа мэдж байгаа учраас за ойролцоох өөр гудмуудад ингэж цуглаж үзсэн гэсэн тийм мэдээлэл бол их байлаа. За магадгүй тэр хүмүүсийг ингээд нийлүүлэх юм бол 70 мянган хүн цугласан байх магадaltaй гэж ерөнхийдөө албан бус тоо гарсан байна. Тоглолтын хашаан дотор 22 мянга гаруй хүн үзэх боломжтой байсан ба үлдсэн хүмүүс нь гадаад цуглуулж үзсэн байна. Аюулгүй байдлыг хангахын тулд 6500 гаруй цагдаа ажиллаж 31 шалган нэвтрүүлэгцэг 15 хяналтын бүс байгуулсан. Мөн гадаадаас ирсэн жуулчдын тоо огцон нэмэгдэж 3 дугаар сард Солонгос ирсэн гадаад иргэдийн тоо 1 сая давж за өмнөх оны 3 сартай харьцуулахад 30 гаруй хувиар өссөн байна. Тэр хэмжээгээр Инчоны нисэх онгоцны бодол маш их ачаалттай байсан. Харин тоглолт болохоос хэд хоногийн өмнө гадаад жуулчдын байрлаж ясан буудалд гал гарч за засгийн газраас яаралтай аюулгүй байдлыг хангаарай гэж за нийт 5481 буудалд аюулгүй байдлын шалгалт хийсэн. Өөрөөр хэлбэл энэ тоглолт маань улсын хэмжээнд зохион байгуулагдсан дэлхийд цацагдсан томоохон үйл явдлуудын нэг гэж онцолж байгаа юм байна. Мөн BTS эх сараас эхлээд за дэлхийг тойрсон аялан тоглолтоо эхлүүлж дахин дэлхийг байлдан дагуулах гэж байна. За гэвч ийм баярт үйл явдлын зэрэгцээс Солонгос ноцтой осол гарсан байна. За Тэжэн хотод байрлах автомашины сэлбэгийн үйлдвэр томоохон гал гарчээ. Энэ ослын улмаас 55 хүн гэмтэж 14 хүн сургаггүй болсон байгаа. За одоогийн байдлаар бол 11 хүн амь насаа алдсан гэсэн тоо баримтыг гаргаад байгаа юм байна. Гал өдрийн хоолны цаг үеэр гарсан тул ажилчид барилга дотор байж таарад за үүнээс улмаас хохирол ихэлсэн гэж үзэж байна. Гал маш хурдан тархаж ажилчид амь насаа аврахын тулд цонхоор гарч зогтох за эсвэл зүүгдэх зарим нь бүр доошоо үсрэхээс өөр аргагүй байдалтай болсон.
Мөн үйлдвэрийн дотор аюултай бодис байсан тул галыг унтраах ажил маш хүндрэлтэй болсон. Аврах ажиллагаа шуурхай эхэлсэн ч барилга нуран унах эрсдэлтэй байсан учраас ажил удаашрч хүнд нөхцөлд явагдаж байгаа. Одоогийн байдлаар дрон болон робот ашиглан ерөн хаях аврах үйл ажиллагааг үргэлжилж хийсээр байгаа юм байна. За ямар ч гэсэн миний бэлдсэн товчхон мэдээлэлтэй танилцсан танд баярлалаа. Дараагийн бичлэгээ төмөрөө дахин уулзцгаая. Бай.